Mental age буюу оюун ухаан, сэтгцийн насыг тодорхойлохын тулд янз бүрийн тестээр хэмжих арга бий. Тэгвэл одоо чиний сэтгцийн нас хэд байгааг тодорхойлох нэгэн тест хийж үзье. Дөрөв нь маш энгийн. 8 асуултад хариулаад асуулт бүрд оноо өгөөд эцэст нь оноонуудаа нийлүүлээд үр дүн нь гарна. Харин хариултаа сонгохдоо аль болох анхны төрсөн бодлоо сонгоорой. Ингээд эхэлцгээе. Нэгдүгээр асуулт. Энэ зургийг харахад ямар өнгө илүү давамгайлж байна вэ? 5 хариултаас нэгийг сонго. Хэрв нэгийг сонгосон бол 4 оноо, 2-ыг сонгосон бол 5 оноо, 3-ыг сонгвол 1 оноо, 4-ыг сонгосон бол 2 оноо, 5-ыг сонгвол 3 оноо. Хоёрдугаар асуулт. Бидэнд 5 өөр ягаан өнгө байна. Чамд аль ягаан өнгө нь илүү таалагдж байна вэ? Хэрв нэгийг сонгосон бол 3 оноо, 2-ыг сонгосон бол 2 оноо, 3-ыг сонгосон бол 1 оноо, 4-ыг сонговол 5 оноо, 5-ыг сонгосон бол 4 оноог бичээрэй. 3 дугаар асуулт. Энэ зургийг сайн хараарай. Энэ зураг хар цагаан зураг мөн үү? Тийм гэж хариулсан бол 5 оноо, үгүй гэж хариулсан бол 1 оноо. 4 дугаар асуулт. Эдгээр зургуудаас аль нь хамгийн үзэсгэлэнтэй харагдаж байна вэ? Нэгийг сонговол 3 оноо, 2-ыг сонгосон бол 2 оноо, 3-ыг сонгосон бол 4 оноо, хамгийн сүүлийнх 1 оноо. 5 дугаар асуулт. Бидэнд 5 өөр цэнхэр өнгө байна. Аль нь илүү таалагдж байна вэ? Нэгдүгээр хариулт 2 оноо, хоёрдугаар хариулт 4 оноо, гуравдугаар хариулт 3 оноо, дөрөвдүгээр хариулт 5 оноо, тавдугаар хариулт 1 оноо. 6 дугаар асуулт. Энэ зурагнаас аль өнгийг хамгийн түрүүнд харсан бэ? Нэгийг сонгосон бол 1 оноо, 2-ыг сонговол 4 оноо, 3-ыг сонговол 5 оноо, 4-ыг сонговол 3 оноо. Сүүлийн хариулт 2 оноо. 7 дугаар асуулт. Аль нэг өнгийг сонго. Нэгдүгээр хариулт 2 оноо, хоёрдугаар хариулт 4 оноо, гуравдугаар хариулт 5 оноо, дөрөвдүгээр хариулт 1 оноо, тавдугаар хариулт 6 оноо, зурдугаар хариулт 3 оноо. Сүүлийн асуулт. Зураг дээрх аль өнгө хамгийн тод өнгөтэй байна вэ? Нэгдүгээр хариулт 4 оноо, хоёрдугаар хариулт 2 оноо, гуравдугаар хариулт 1 оноо, дөрөвдүгээр хариулт 5 оноо, тавдугаар хариулт 3 оноо. За тэгэхээр одоо оноогоо нэгтгэцгээе. Хэрв чи 7-оос 12 оноо авсан бол оюун санааны хувьд 20 нас хүрээгүй байна. Хэрвээ 20-оос дээш настай бол ойр тойрныхон найзууд чинь чамайг хүүхчиг гэж хэлж байсан л байж таарна. Харин түүнээс ч илүү настай бол баяр хүргэе. Та энэ олон жилийн туршид амьдралыг гайхалтай өнгөөр харж хайрлах мэдрэмжийг авч чадсан нэгэн байна. Цаашид ч амьдрал чинь өнгөлөг байна гэдэгт итгэлтэй байна. Хэрв 13-аас 20 он авсан бол оюуны нас чинь 20-оос 29. Та бол идэвхтэй, бүтээлч амьдралтай хүн. Та өөрийгөө хүүхэд биш, насан турсан хүн гэж хэлж болно. Хүүхэд нас, өсвөр нас чинь өнгөрсөн ч та тэднээс хамгийн сайн сайхныг авч хэрэггүй зүйлсийг ардаа орхиж чадсан байна. Таны амьдрал урдын адил сэтгэл хөдлөм хിവэр байна. Энэ ирчээрээ үргэлжлүүлээрэй. Хэрв оноо чинь 21-ээс 28 байсан бол таны оюун ухааны нас 30-аас 39 нас байна. Та идэвхтэй, шин зүйл, шин санааг сонирхож байгаа хിവэр байгаа ч аль хэдийн хариуцлагатай, бодолтой болжээ. Та хүүхэд насны амьдралын баяр баясгалан болон насан турсан хүмүүсийн эрхчлөөт байдал хоёрын дундах хамгийн алтан дундаж хүн юм. Харин 29-оос 35 он авсан бол оюун ухааны нас чинь 40-оос 49. Та аль хэдийнэ төлөвшсөн, туршлагатай, хэрхэн амьдрах, яаж амьдрахаа сайн мэддэг. Дими хоосон зүйлд цаг заваа өрдөггүй, тууштай, хөдөлмөрч. Та юу хүсэж байгаагаа мэддэг бөгөөд түүндээ хэрхэн хүрэх замаа харж чаддаг. Эргэн тойрныхоо хүмүүст урам өгч чаддаг нэгэн. 36-аас 40 оноо авсан бол таны сэтгэхийн нас 50-с дээш гэсэн үг. Гэхдээ энэ нь огтмоо зүйл биш шүү. Харин ч ухаалаг,
тайван, юмд хүлээцтэй ханддаг хүн. Та амьдрал гэж юу болохыг ойлгочихсон. Тав тухтай байдлыг үнэлдэг, бусдыг ч тав тухтай байлгахыг хичээдэг хүн юм. Хүмүүс танаас зөвлөгөө авахыг хүсдэг бөгөөд танд үргэлж итгэдэг. Энэ бол гайхалтай чанар бөгөөд ийм шинж чанар ховор байдаг. Найз нөхөд чинь үргэлж таны төлөө зогсож, таны төлөө аливаа юмыг хийхдээ баяртай байх болно. Тэгэхээр таны оюун ухааны нас хэд байна вэ? Бас зан чанартай чинь хэр тохирч байна? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Энэ тест хувь хүнийг бүрэн илэрхийлэхгүй бөгөөд зөвхөн таамаглал гэдгийг санах хэрэгтэй. Ер нь оюун ухаан гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг цөөн үгээр тайлбарлах хэцүү л дээ. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор асуудлыг шийдвэрлэх, учир шалтгааныг тодорхойлох, хийсвэрлэн сэтгэх, шин зүйлийг хүлээн авах, зам мөн анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, сэтгэн бодох зэрэг олон талаас нь авч үзэж болдог. Дэлхийд ирэх сая хүмүүсийн биологийн болон сэтгэл санааны нас өөр байдаг. Жишээ нь зарим хүмүүс ярьдаг да. Хар залуугаараа хөгшин бодолтой, хөгшин яриатай хүн бэ. Эсвэл 60 гарчихсан ирнэ ямар гой залуу сэтгэлгээтэй ах вэ. Насандаа байнгүй цаг үрлэг өнгөлөг ховцлох юмаа гэх мэт ярианууд сонсч байсан биз дээ. Заримдаа хөгшчүүд хүүхдүүдтэй тоглох үедээ өөрсдөө яг л хөгжиг болчихдог. Эсвэргээр өдөржин ажил ихтэй завгүй гүйж байгаад ирсэн залуу хүнч орондоо орохдоо даал хүрсэн хөгшин хүн шиг болчихдог биз дээ. Бидний тарих бие организмтайгаа шууд холбоотой. Чиний эрүүл мэнд, амьдралын хэв маяг, зан чанараас хамааран оюун ухааны нас чинь хэд байх нь шийдэгддэг. Гэхдээ сайн мэдээ нь шинжлэх ухааны үндсэлтэй аргууд байдаг. Жишээ нь амьдралын хэв маягаа өөрчил. Энэ хэцүү сонсогдож магадгүй. Гэхдээ өдөр болгон хийдэг зүйлсээ жаахан л өөрчлөд үз. Жишээ нь ажил руугаа байнга явдаг замаа өөрчил. Гэрийнхээ тавилгуудынхаа байрлалыг нь өөрчлөд үз. Өөрийнхөө хувцлалтаа өөрчлөх гэх мэт янз бүр байж болно. Гадуур алах, найз нөхдөдөө гадуур хар. Нийлээд шоудад караокедэд байх гэсэн үг биш шүү. Бильярд, боулинг, теннис юу ч тоглож болно штэ. Тэдэнтэй нийлж хөгжилтэй зүйл ярилц. Шинээр суралц. Гэхдээ тархиа ядрааж биш, хөгжилтэй байдлаар. Хүмүүс өдөр тутмын ажиллаа хийхдээ тархиа маш их ажилуулж байна гэж боддог. Яг үнэнтэй. Гэхдээ үнэндээ өдөр тутам хийдэг ажиллаа хүн автомат гормоор хийх хандлагатай байдаг. Харин гитар тоглож сурах, шинэ хоол хийж үзэх, янз бүрийн сургалтанд суух ч юм уу, аль болох тархиа шинээр ажилуулах зүйлийг хийхийг оролд. Надад тийм зав гарахгүй гэж битгий бод. Зав гаргая гэвэл ганц 2 цагийн зав гарч л таарна. Өдөр болгон байх албагүй шүү дээ. Амьд нь тэжээ. Энэ их чухал. Амьтад хүнийг стресст оруулдаггүй. Бас хүнээс элдв зүйл нэгтгэхгүй. Амьтад таныг байгальтай ойр байлгахад туслах болно. Ажлын эсвэл амьдралын хуучин стресстэй бодлоос салахад чинь амьтад тус болно. Энэ бол маш чухал. Тухайн мөчтөө амьдр. Ямар ч зориггүй бай гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л тухайн өдөртөө, тухайн мөчтөө аз жаргалыг мэдэрч сур. За мөн дээрэс нь сониуч байх нь чухал. Бид насанд хүрэнгүүтээ зөвхөн ажил төрлөөл бодож өдөр тутмын ажлаас өөр зүйлийг сонирхохоо бараг болчихдог. Гэтэл хүн хүүхэд байхдаа ямар сониуч байдаг билээ? Тэд тийм байж ич өөрсдийнхөө тархийг үргэлж хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Та 70 нас хүрсэн ч гэсэн тархиа хөгжүүлж байвал урт насалж эрүүл байх болно. Гэхдээ мэдээж учир удахгүй өдөр шөнөгүй элдв юм ухаж түнхэд бай гэсэн үг биш шүү. Шин зүйлсийг хүлээж авч сур. За мэдээж хангалттай унтж амар нас ахих тусам хүний ундах цаг багасдаг. Гэхдээ аль болох их унтаж амарх нь биес чинь хорт байдсууд гадагшилж тарих эрүүл залуу байдаг гэдгийг мартаж болохгүй. Мэдээж хүн болгоо ярьдаг учраас зөв хооллолт, хорт зуршил, дасгал хөдөлгөөн энтрийг алгасчихлаа. Угаасаа мэдж байгаа байлгүй. Судлаачдын үзснээр өөрийгөө залуу мэтэр мэдэрдэг хүмүүсийн тархины хөгшрөлтийн шинж тэмдэг жил ирэх тусам багасдаг гэжээ. Тэгэхээр арьс хамгаалах тос эсвэл гоо сайхны мэс засалтж ороод өөрчилж болохгүй зүйл бол оюун ухаан. Тиймээс оюун ухаанаа эрүүл байлгаснаар өдөр бүр амьдралыг өнгө өнгөөр харж аз жаргалаар дүүрэн байх болно. Ингээд танд амжилт хүсье.